Монгол банк үзүүлж байна. Бодлогын хүү гэж юу вэ? Төв банкуд инфляцийг тогтвортой байлгахын тулд ашигладаг нэг гол арга хэрэгсэл нь бодлогын хүү юм. Бодлогын хүүг арилжааны банкуд төв банкнд мөнгө хадгалуулах хүү гэж ойлгож болно. Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл жилд 4 удаа хуралдаж бодлогын хүүг өөрчлөх хэсэг шийдвэрийг гаргадаг юм а. Төв банк хязээд хадгалуулсан мөнгийг эргүүлж төлөх чадвартай гэдэг утгаараа бодлогын хүүг эрсдэлгүй хүүж гэж нэрлэдэг. Бодлогын хүүг өөрчлөх замаар төв банкуд эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг удирдах, эдийн засагт хэд халалт эсвэл удаашрахаа сэргийлж эцсийн дүндээ үнийг тогтвортой байлгахыг зорддог. Энэ нь нийгмийн сайн сайхан байдлыг хамгийн их байлгахад төв банкны зүгээс оруулах маш том хувь нэмэр юм. Бодлогын хүү өндөр үед арилжааны банкуд эрсдэлтэй зээл гаргахын оронд төв банкнд мөнгөө найдвартай хадгалуулах эсвэл зөвхөн өндөр хүү төлөх зээлдэгчдэд арилжааны зээл олох нь түгээмлээ. Улмаар эдийн засагт нийлүүлэгдэж буй мөнгөний эргэлт удаашрдаг. Харин бодлогын хүү буурах үед банкуд мөнгөө төв банкнд хадгалуулснаас иргэд компаниудад зээлэх нь ашигтай тул эдийн засаг руу орох мөнгөний урсгал нэмэгддэг. Бодлогын хүүгийн эдийн засагт үзүүлэх хамгийн их нөлөө нь хүүг өөрчилснөөс 4-6 удирлын дараа илэрч харин нөлөө нь бүрэн арилтлаа 2-3 жил шаарддаг тохиолдолж бий. Энд төв банкуудын мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүгээ өөрчлөхдөө үргэлж урагш харж ирээдүйд чиглэсэн шийдвэр гаргахыг зорддог байна. Дэлгэрэнгүй www.sanхүүгийн боловсруулалтын мэн сайтаас хүлээн авч үзнэ үү.